Итгэмжит хүнд та итгэмжээ үзүүлдэг. Гэм зэмгүүд та гэм зэмгүй ханддаг. Цэвэр ариунд нь та цэврээ үзүүлдэг. Цэг шударга биш хүнд та тэрс хатууга харуулдаг. Бурхан итгэмжтэй хүнд өөрийнхөө итгэмжит байдлыг үзүүлдэг гэж. Гэм зэмгүүд та гэм зэмгүй ханддаг. Цэвэр ариунд нь та цэврээ үзүүлдэг. Цэг шударга биш хүнд та тэрс хатууга харуулдаг гэж. Тэгэхээр бурхан бол хинд өөрийгөө илчлэх вэ? Итгэмжтэй хүнд итгэмжт байдлаа. Дуулууртай хүнд дуулууртай байх нь зөв юм байна. Энийг харуулдаг. Цэвэр ариунд нь цэврээ ч гэсэн үзүүлдэг. Игэл даруй хүмүүсийг та авардаг. Даруй хүн аврагддаг гэж. Бардам байх юм бол аврагдах боломжгүй. Бардам хүн өөрийгөө там руу явахаар нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч чаддгүй. Бурханы өмнө юу ч мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Тэнгэр газрыг, орчлон ертөнцийг энэ том сансар огторхуг бүтээчэд захираад байгаа. Ийм хүчит бурханы өмнө даруй байж энэ бурхантай нөхөрлөх боломжтой. Бурхан бол өндөрт залардаг нэг. Ахаад нэг оршин байдаг газар нь дорд даруй газар. Энэ хоёр газар. Тэгэхээр өндөрт зална гэвэл би хичнээн өндөр байлаа гэдээ бурханы хэмжүүрт хүрэхгүй. Тийм болохоор би даруй байж бурханыг таньж мэдэх боломжтой. Дуулал 25-ын 9-р эшлэл хамт уншъя. Тэрээр даруй хүнийг шударгаар удирдах тэдэнд замаа сургадаг. Бурхан даруй хүнд замаа зааж өгдөг. Үгээ ухааруулж өөрийнхөө зориг төлөвлөгөөг мэдүүлдэг. Өөрийнхөө хайрыг, хүч чадлыг харуулдаг. Даруй хүнийг шударгаар удирдах тэдэнд замаа сургадаг. 12 дээр эзнээс имээдэг хүн хэн юм бэ? Түүнд тэрээр сонгох ёстой замыг нь зааварчилна гэж. Бурханаас имээдэг хүнд бурхан зааж сургаад үгээ ухааруулад явна. Сэтгэл нь сайнд оршиж үр удам нь газар нутгийг эзэгнэх болно. Эзний андлал өөрөөс нь эмээгчдтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ гэж. Хүний хийх үндсэн үүрэг бол бурхнаас эмээхэ гэж. Бүхнийг мэддэг бурхан. Дотрийг хүртэл мэддэг бурхан мэрэгэн ухаан гэж юу вэ гэдгийг зааж өгсөн. Тэр бүхнийг мэддэг бурхан мэрэгэн ухаан гэдэг нь эзнээс эмээх юм а гэсэн. Тийм учраас энэ бурхнаас эмээх сэтгэл энэ алдагдчих юм бол би бурхныг мэдэх боломжгүй. Бурхныг мэдэх нь үгийг мэдхтэй адилхан. Бурхан үгээ ухааруулахгүй гэсэн. Үгээ хаачна. Дуулал 34:8 дээр би уншъя. Эзэн сайн гэдгийг амсцгаа үздцгээ. Дотор нь хорогддог нэгэн юутай ерөөлтэй бай. Түүний ариун хүмүүсээ та нар эзнээс эмээгтэн. Учир нь түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Эзэн сайн гэдгийг амсаж үзээ гэсэн. Эзэн сайн гэдгийг хэн амсаж үзэх вэ гэхээр эзнээс эмээдэг хүмүүс. Эзнээс эмээдэг хүнд эзэн сайн нэгэн гэдгээ илчилдэг. Эзнээс эмээдэг хүнд юу ч дутагддаггүй гэж. 11 дээр хүүхдүүдээ та нар ирж намайг сонс. Та нарт эзнээс эмээх үг би зааж өгье гэсэн. Эзнээс эмээх нь юу вэ гэхээр 13 дээр хилээ муу муухагаас уруула худал хэлхээс сахин хамгаал. Муугаас салж сайныг үлд. Амар тайвныг хай мөшиг. Эзнээс эмээх нь худлаа ярихгүй байх юм а гэж. Бүхнийг мэдж яхад худлаа яриад явж ивэл энэ бурхныг үнэхээр үл тоож байгаа хэрэг. Хилээ муу муухагаас уруула худал хэлхээс сахин хамгаалаа гэж. Тийм болохоор би үнэхээр бурхнаас эмээдэг бол энэ амн дээрээ ч гэсэн манааш тавих хэрэгтэй. Гэтэл би эзнээс эмээдэг гэсэн хэрнээ хаа хамаагүй юм яриад буруу муу зүйл яриад яваад байвал тэр нь эзнээс эмээхгүй байна гэсэн. Муугаас салж сайныг үлд. Амар тайвныг хай мөшиг. Амар тайвныг хай мөшиг гэж. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг
мөшгөх түн гэсэн. Үүнгүүгээр хинч эзнийг үзэхгүй гэж байгаа. Тийм болохоор үнэхээр Бурханаас имээдэг хүн үүнд тэмүүлээд үүнийг чухалчлаад амьдрна гэсэн үг. Дуулал 101 дээр Давид хаан болоод хаан ширээнд залраад бас өөртөөгөө ойр байх хүмүүст ямар хэмжүүр тавьсан бэ гэхээр 6 дугаар ишлэл дээр өөртөөгөө хамт суулгахаар нүд минь энэ нутгийн үнэнч хүмүүсийг ажиглана. Гэм зэмгүй замаар явагч нь надад үйлчилж болно. Хууран мэхлэгч нэгэн герт минь ис суун. Худал яригч нь хараанд минь үл тогтноо. Тэгээ эцэстээ худлаа ярихгүй байхад л болно гэж байна. Хууран мэхлэхгүй л байхад болно. Тэгэхээр энэ ихч багч худлаа ярих явандаа том гэм нүгэл рүү намайг дагуулад явчихна. Хууран мэхлэгч нэгэн герт минь ис суун. Худал яригч нь хараанд минь үл тогтно. Энэ худлаа ярих нь Бурхны өмнө хүн хоорондын харилцаанд ч гэсэн асар том хохирлыг, асуудлыг бий болгож байгаа. Тэгэхээр 5 дээр хөршөө сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц бардам сэтгэлтэй хэнийг ч би төвчихгүй. Хөршөө муулагчдыг устгана гэж. Дээгүүр харц бардам сэтгэлтэй хэнийг ч би төвчихгүй. Тэгэхээр үнэхээр Бурхан хүнд өөрийгөө илчилж гин бэ? Би Бурханыг үнэхээр их таньж мэдхийг хүсэж гин үү? Ойр байхыг хүсэж гин үү? Тэгвэл энэ зүйлээс ихтэй би өөрийн хийх зүйлээ хийгээд эхлэх юм бол Бурхан өөрийгөө бүр илүү илчилнэ гэж байна. Үнэхээр даруй, цэвэр, цайлхан ийм сэтгэлээр эзнийг дагаад амьдрахыг хүсдэг. Есүс хэлсэн би хүүхэд шиг ийм хүмүүст өөрийгөө илчилдэг. Цэцэд хийгээд ухаантнаас үгээ нууцалчдаг гэсэн. Цайлган сэтгэлээр цэвэр мэс чанараар эзний үгэнд итгээд дагахыг л хүсдэг. Тэр хүнд эзэн өөрийгөө илчилж харуулж байгаа. Тэгэхээр их ухаантай байгаадах юм бол итгэлийн амьдралаар амьдрахад хэцүү гэд бас сонсч ирсэн. Бурхны үгэнд хүүхэд шиг итгээд дагаад энийг Бурхан хүсэж байгаа. Энэ хүнд үгээ улам их ухааруулна. Бурхан Авраамд өөрийнхөө төлөвлөгөөг маш ихээр мэдүүлсэн. Авраамд маш олон удаа үзэгдсэн. Харин Лотод бол үзэгдээгүй. Есүсийн үед ч гэсэн Есүс 500 гаруй шав, 70 гаруй шав энэ хүмүүст ихээр үзэгдсэн. Тэр дотроос 12 шавтайгаа бүр ойр. Тэр дотроос ахаад 3 шавтайгаа ахаад илүү ойр байсан. Петр, Иохан, Яаков энэ гуравт илүү олон зүйлийг харуулсан. Яагаад тэгэхээр тэр гурав илүү ойроос эзнийг дагах, илүү их эзнийг таньж мэдэх тийм хүсэлтэй байсан гэж хэлж байна. За тэгэхээр хэн Бурхныг таньж мэдэх вэ? Даруй хүн. Үнэнч хүн. За тэгвэл Бурхан ахаад Луг 23-аас харъя. 23 дугаар бүлэг дээр Есүс шүүгдээд ингээд явж байгаа үйл явдал гарч байгаа. Шүүгдэж явж байгаад Херод хааны өмнө зогсож байгаа. За гэтэл 23-ийн 8 дээр Херод Есүсийг хараад ихэд баярлав. Тэрээр Есүсийн тухай сонсож түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ гэж. Тэгээд түүнээс баахан асуулт асуув. Гэвч тэр түүнд юу ч хариулсангүй. Есүс бол бүх хүнд л хариулаад, бүх хүнд л үнний үгийг зааж сургаал, зөвлөөд ингэдэг нэгэн бол биш гэсэн үг. Энэ Херод хааны сэтгэл бол үнэхээр хорм уу байсан. Тийм учраас Есүс юу ч дуграагүй. Бурхны талаар юу ч хийж өгөөгүй гэсэн үг. Херодын дүр төрх гарч ийн тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар түүнийг хатуу ширүүнээр буруутгаж байлаа. Херод цэргүүдийнхээ хамт түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нөмргөж Пилатад буцааж хүргүүлв. Үнэхээр Есүсийг үл тоосон, доромжлон гутааж, дооглон тохуурхсан ийм сэтгэл байсан. Шалгаж сорихыг хүссэн ийм сэтгэл байсан. Түүнээс сурж мэдээд итгэе гэсэн тийм сэтгэл бол байгаагүй. Энэ хүн энэ асуултанд юу гэж хариулах нь вэ?
Энийг нь л зүгээр мэдхийг хүссэн. Ийм буруу сэтгэлтэй байсан учраас Бурхан юу ч хэлж өгөөгүй гэсэн.